чадах болохгүй гэсэн сэдвээр ярилцъя. Энд гэрэл багсахаар ito тод харагдана. Ер нь баг хамт олонны хүч, багийн хүч гэж яг юу бүтээж чаддаг юм бэ гэдгийг амтны өсвөр илэрхийлсэн юм бомбон хэмжээний кино энэ гарч байгаа энэ бодитыг тухайн амтны үйл хөдлөлтийг видео бичлэг хийгээд бүтээсэн байна. Гэхдээ энэ бэрхшээлийг нэг нэгээр үзэж авч чадахгүй гэснийг хэлж харж байна. За ихтэй бид яаж ингэж энэ бэрхшээлийг авах уу гэдгийг Дангээд хугацааны дараа баг одоо арга ивэ олж юм тийм ээ. Саадаг яаж хамтдаа давцаах уу гэдгийг бүгд арга олж Түлхүүн маш том одоо бэрхшээл тулгарч байгаа ч гэсэн тухайн бэрхшээлийг одоо хамтдаа яаж давж байгааг саяны за тэгээд танаас нэг асуулт байна. Энэ харилцаа зүйл юу вэ? Эцэнд харилцаа зүйл. Энэ микрофон асуултаа байна. Тэний гэрэлтэй онтраа заатараа гэрэлтэй баатар өгч байна. Яг энэ заавч тайлбар гэрэлтэй өшөө багсаж болохоор аюуны заахны гэрэлтэй за энэ юу вэ? Заачаа гэдэг юу вэ? Ямар эсвэл Өөртөө таньгүй юм уу? Өөртөө чинь заагаар ярьчихсан. Энэ юу вэ? Энэ тэмцэл шүү дээ тэмцэл. Хоёртон сая ирбэлгээс яг хоорондоо тэмцэлтэй шүү дээ. Тэмцэлтэй нэг юм байна. Нэг шатарч бэлдэх шатар. Тэгэхээр анхны хорвот хэрэгтэй яг үгүй тэмцэл дундаас энэ хорвот ирдэг байхгүй. Би одоо чадна, би хийж бүтээн, би хамгийн одоо сэргэлэн, хамгийн оцтой, хамгийн чадaltaй гэдэг яг нь анхнаасаа бид нар энэ нотог чадсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр анхнаасаа бид нар энэ нотог чадсан учраас бидний өөрсдийн амьдрал маань яг л энэ тэмцлийнхаа төлөө, нотлохын төлөө бүгд үүнийг анхнаасаа хадгалагч байсан гэдгийг амьдралаараа дурш нотлох гэж бид тэмцэж өрнүүлдэг гэсэн. Тэгэхээр амьдрал дээр нэг ийм зарчим байна л да. Хүн хорвоод ирэхтэй. Бүх хүмүүсийн ур чадвар, хүмүүсийн хийж чаддаг авьяас тэр зүйлүүд хоорондоо давцсан гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Бүгд өөр гэсэн. Хүн болон ирэхтэй ямар нэгэн өөр гэсэн зорилготойгоор ирдэг гэсэн. Зорилготойгоор. Ямар нэгэн хийх ёстой зүйлтэйгээр ирдэг гэсэн. Тэд нар хоорондоо нэг нэгэндээ саад болж давцсан гэсэн ойлголт ерөөсөө байхгүй.
Тэгэхээр хүн болгон өөрийн давтаг дэшгүй нэг ур чадварууд өөрийн гэсэн онцлогтой гэсэн. Тийм учраас илүү амжилтыг бүтээхийн тулд хүмүүс ямар боломжийг өгсөн бэ гэхээр энэ давтаг дэшгүй ур чадваруудаа нийлүүлж яах вэ? Илүү сайн ганцаараа бүтээж чадахгүй тэр том зүйлүүдийг бүтээх тийм хувь тавилан оногдсон байсан. Бидэнд оногдсон байсан. Тэгэхээр би нэг жишээн дээр ярилцъя та. Нэг морь ачааг чирэгтэй ганцаараа нэг морь 500 кг ачааг чирч чаддаг. Нэг морь 500 кг. Тэгэхээр хоёр морь хэдэн килограмм чирэх вэ? Хоёр морь хэдэн килограмм чирэх вэ? За хэлээ. За 1000 кг гэж байна. За өөр хөлбөр байна уу? Мен хөлбөр гэж байна. 4 тонн гэж байна. 2 тонн гэж байна. Майсан. Яг шүү. 2 морь 1 тонныг чирэхгүй. 2 морь илүү чинь. 2 морь 1500 чинь. 1500 кг чинь. Яагаад ингэж байгаа вэ? Яагаад нэг морьны чирж байгаас 3 дахин илүү чирж байгаа. Яг зөв энэ багийн хүч буюу синержи үүсэж штэ. Одоо бид нар юм өргөхдөө яагаад чам орилгоор яагаад тэр юмыг 1 корын 3i гэж чам орилгоор яагаад дотроос хүч чаддаг. Яагаад яарсан сандарсан үед хүнээс илүү эсэрсэн тийм хүч чаддаг юм бол. Одоо бид нар жирийн үед энэ цонхоор өсөж чадахгүй мөртлөө магадгүй энэ тэр хаагаар нэг том алсан ч юм уу том бар ороод ирэх ч юм уу эсвэл аюул осол тохиолдоход түнс энэ давхраас яг үсэснээс мэдэхгүй тэр үйлдэлүүдийг хийчихдэг. Одоо хүн зүйлийг дуу нэгтгэхэд яг чанга дуу гарснараа тэр машиныг шавраас түрээд авчихна. Энэ бол тэр багийн синержи буюу хүнд одоо байхгүй ганцаараа харж чаддгүй тэр нөөц илэрж байна гэсэн. Тэр нөөц хүч илэрж байна гэсэн. Тэгэхээр наад бид бол ганцаараа хийх боломжгүй ганцаараа бүтээж боломжгүй зүйлийг багаараа бүтээж том гайхамшиг бүтээж тэр зүйлийг багийн ажиллагаа гэж тооцоолж хэлж байгаа. Тэгэхээр энэ програмдээс таахан харж байна. Амьдрал болон ажил дээр цаад бэрхшээл тохиолдоход тийм үү. Эхний сурсан мэргэжилтнүүд маань яг дараагийн шинэ хүндээ зааж өгөө тэр цаадын цаана болчихчихжээ тийм. Ахаа тэрний дараа яг тэрний дараагийн хүмүүс сураад дараагийн цаадыг болчихжээ. Ингээд тэр дэм дараагаас явж байгаа энэ процессыг багийн ажил. Тэгэхээр ер нь яагаад бид нар багаараа илүү хүч чадлыг багаараа ажиллах хэрэгтэй юм бэ гэхээр тэр баг гэдгийг нэг том хүнтэй зөвлөх юм бол том хүнтэй зөвлөх юм бол төгс хүн гэж энэ ороод дээр байдаг. Харин яг төгс баг гэж байж болдог. Төгс баг хамт олон гэж байж болдог. Яагаад вэ гэхээр хүн болгон сул тал байгаа тийм үү? Дотоодод байгаа. Гэтэл баг түүнийг нөхөж чаддаг байхгүй юу? Тэгснээрээ тэр баг төгс болж чадна гэсэн. Тэгэхээр бүгдээ энэ ярилцъя та. Баг донд ямар төрлийн хүмүүс байдаг вэ гэхээр 8 ийм шин чанар хуваадгийг. Баг дотор 8 шин чанарын хүмүүс байв. Тэр баг илүү одоо чадвартай, илүү одоо төгс баг болж байгаа юм. Тэгэхээр яг зарим хүмүүс илүү их шин санаа гаргах ч юм уу ингээд санаа хэлээд яваад идэх хүмүүс ажлыг сайн хийх мөртлөө янз бүрийн шин санаа дэвшүүлээ ингээд хой яриад яваад идэх хүмүүс байдаг. Тэр хүмүүс муу хүмүүс үгүй муу хүмүүс биш. Тэр хүмүүсийн онцлог нь
багийг хүний биеэр зөвлөх юм тэр хүмүүс багийнхаа тагын гэсэн үг байхгүй юу? Янз бүрийн бодоо, сэтгэл, санаа ингээд өгөөл яваад идэх тийм хүмүүс байдаг. За гэтэл зарим хүмүүс болохоор ажлыг сайн хийх мөртлөө ингээд баг хамт олноо ингээд хахамжлаад санаа тавиад янз бүрийн юм дээр туслаад нэг болцсон доошоо онцсон байв, дээшээ тавиад нэг хөтсөн байв, бүгдээ очиж нийтдээ ингээд тэр хүний юутэй зурж авах вэ? Хүнээр зурх юм. Тэр хүн агтон хайртай хүмүүснийг анзаарах. Бас байхгүй болчихоор үүлээд байдаг байхгүй юу? Байхгүй тэр хүний хүмүүс чи ямар одоо юм хийх юм бэ гэдэг өглөө төгөөч гэдэг шүүмжлээ. Байхгүй тэр хүнийг бас анх болон сан. Тэр хүнийг хүнээр зурх юм бол хүний айл хэсэг гэж бодож байна. Гол чөлөөтэй ярилцж болно шүү дээ. Би ямар нэгэн одоо дүн тавих гэж ирээгүй тийм ээ шүүх гэж ирээгүй. Чөлөөтэй санал бодлоо хийж болно. За зүрх сэтгэл шүү дээ тэр үн чинь. Багийн чинь зүрх баггүй юу? Баг дунд ийм зүрх сэтгэл заавал байдаг. Та нар дунд ч гэсэн тийм хүн байгаа. Бид нар тэр хүнээ анзаардаг байхгүй. Тэр хүнээ халагдаад явчихсан ч юм уу эсвэл эмгэгт өвдөөд хөвчгээр ч юм уу тэр хүнийг санддаг байхгүй юу? Бусад үе тэр хүнийг юудаа анзаардаг. Энийг багийн зүрх сэтгэл гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө ингээд гадуу доктор хүүгээ те ажлуудыг чи ингээд амжуулаад хэвээ хаанд явна ингээд та нарын өмнөөс хүүгээд байдаг. Тэр хүнээр зөөрлөх юм аль хэсэг вэ? Хөл хэсэг байх нь шүү дээ тийм үү? Хүүдэг одоо менежер гэж хэлдэг шүү дээ тийм үү? Нэг ажил одоо ингээд ажлын юу гэдэг те махруу тийм зүтгэхгүй мөртлөө яах вэ? Хөл нь та нарын өмнөөс хэвээ бүх юм чи ингээд амжуулаад өгье гэсэн тэр хөдөлгөөн нь яг баг донд хэрэгтэй гэсэн үг. Та нарын өмнөөс ингээд заргалтаа те хүний нөөцийн менежертэй очиж нэг заргалтаа санхүүжтэй очиж цалин мөнгөний заргалтаа даргналтайч нэг хаяа нэг маргалтчтэй тийм нэг заргаж тийм хүмүүс байдаг. Энэ одоо хүнээр зөөлөх юм аль хэсэг вэ? Ам гэсэн үг юм. За ингээд хамгийн сайн гүйцэтгэдэг хүмүүс бол аль хэсэг вэ? Ажлыг жинхэнэ ногоож чаддаг хүмүүс аль хэсэг вэ? Хар гэсэн үг шүү дээ. Тийм учраас баг дунд зарим нь одоо сэтгэдэг, зарим нь зүрх сэтгэл, зарим нь одоо гүйдэг, зарим нь ярьдаг, амаараа хийдэг хүмүүс гэж ярьдаг шүү дээ тийм үү? Зарим нь жилийн дараараа хийдэг. Ийм онцлогоор хийчих баг гэдэг зүйл гүйцэтгэдэг байна. Тэрнээс хойш бид нар тухайн хүний нөгөө давуу тал ойлгохоос болоод яг үгээр тэр хүн хэрэгтэй юм шиг, хэрэггүй юм шиг тийм санагдах үе зөндөө байна. Тэгэхээр ямар багийг ер нь сайн баг гэх вэ гэхээр тухайн хүнийхээ яг онцлогийг ойлгоод яг л энэ хүн бол яг ийм зүйлийг ер нь манай баг донд ийм үүрэг гүйцэтгэж байгаа юм байна шүү гэдгийг бид нар ойлгоод ирэхээр тэр багийн ажиллагаа сайн болох юм. Тэгэхээр та нар очиод ингээд яг бодоод үзээрэй. Манай энэ хэн маань ер нь яг ямар онцлогтой юм бол манай дорж маань ер нь баг дотроо юу ямар үүрэг гүйцэтгэх юм бол гэдгийг бодоод ирэхээр яг баг дотроо зүрх сэтгэлний юм уу ямар үүрэг гүйцэтгэж байгаа нь илүү тодроод ирнэ гэсэн. Тэгээд яг багийн нэг том хүнтэй зөвлөж болж байгаа юм. Эсвэл том юм хүчтэй, ялтай, төгс тийм хүн гэсэн. Ийм баг яг хамгийн том ажлуудыг нугалж чаддаг. Нэг багийн нэг хэсэг нь эргэтэн дутаад ирэхээр яг зүг сэтгэл байхгүй нөгөө багийн чи хоорондоо нууцсан нэг нэгэндээ гомдож төн нөгөө зүг сэтгэл байхгүй хоорондоо зохицуулж өгнө. Гэгчшээний ийм салшгүй юм өөргөл байж. Одоо энэ задлыг хэлэх аваа. Энэ задлыг хэлэх аваа. Энэ багийн ажиллагаа гэдгийг маш энгийнээр илэрхийлсэн гол анимашн байж байна. Багаараа чадвал
За багаараа байж чадвал За багаараа байж чадвал тэгэхээр ер нь баг сайн баг одоо хүчтэй байхын тулд ер нь ямар зарчмуудыг дотроо баримт тустай вэ гэдэг зарчмуудын дэлгэцэн дээр харагдаж байна. Энэ бол одоо хоёр алдартай зохион бүтээгч хоёр хүн байна. Нэг нэгнийхээ одоо нэг нь гар нь болж тэ нэг нь хөл нь болж чадсанаар энэ хоёр маш олон зүйлийг одоо зохион бүтээж чадсан хоёр Германы зохион бүтээгч энэ дээр харагдаж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн яг үүнтэй адилхан зарим нь нэгнийхээ одоо бодох тархин болдог, зарим нь нэгнийхээ одоо явах хөл нь болдог, харах нүд нь болдог. Гэх жишээ нь ингээд нэг нэгэндээ ур чадваруудаа байхгүй нэгэндээ сул талуудаа нөхөөд давуу талуудаа нийлүүлж чадсанараа яг бид нар илүү сайн ажиллагаа гаргаж чадна. Тэгэхээр багийн баримтлагын ерөн зарчим баг илүү дотроо нэг нэгэндээ одоо юу гэдгийг шүүмжлэг илүү одоо бодиттойгоор шударгаар илэрхийлж байгаа юм бол баг илүү уур амьсгал нь сайн болж байна. Баг нэгнийгээ илүү